Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал Алсын хараа 2050-ийн хүн амьд эрүүл аж төрх амьдралын зөв дадал эзэмшүүлэх ажлыг хүүхэд наснаас нь хэвшүүлэх зорилгоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрт тусган эрүүл амьдралын зан үйлийг хэвшүүлэх зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Орхон аймаг 2023-аас 2025 онд зөвийг дадал болгоё төслийг хэрэгжүүлсэн. Зөвийг дадал болгоё төслийг Орхон аймгийн эрүүл мэндийн газар санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Орхон аймгийн засаг дарга Батчаргал нийгмийн бодлогын хэлтсийн дарга Бумансор нар дэмжин ажилласны үр дүнд 3 жилийн хугацаанд 37 сая төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулсан юм. Энэхүү төсөл хүүхдэд бага наснаас нь шүдээ зөв угаах, аргачлалыг заах, дадал хэвшил болгох, энгийн өртөг бага үр дүнтэй аргыг таниулж, шүд цоор хөвчнийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн томоохон нөлөөллийн ажил болсон юм. Зөвийг дадал болгоё төсөл төр хувийн хөвшлийн түншлэлийн хүрээнд Орхон аймгийн боловсролын газар, Орхон аймгийн шүдний мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгуулагдсан. Шүд угаалтын арга шалралт тэмцээнийг нийслэл хотод 3 удаа зохион байгуулсан тухай бид мэдээлэл аваад за ингээд 2022 онд бид нар төлөвлөлтийг хийгээд аймгийн засаг даргын тухайн үеийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Бумансор дарга танилцуулсан. За тэгээд ер нь бол нийгэмд хэрэгтэй одоо үнэхээр хэрэгцээ шаардлагатай төсөл байна гэж үзээд бид 22 онд төлөлтөөгээд 23 онд аймгийн засаг даргын хамын газар хөрөнгө оруулалтаа суулгаж өгсөн. За ингээд бид нар төслийн одоо ерөнхий зохион болгогч эмчнэрийн одоо тас холбоотой хамтраад бэлтгэл ажлын хүрээнд бид бүтэн 3 сар зарцуулсан. Маш одоо олон хүнийг хамруулах богино цаг хугацаанд бэлтгэл ажлыг бид нар хангахын тулд эрүүл мэндийн газар маш нарийн зохион байгуулалтаар ажилласан. За энэ ажлынхаа хүрээнд бид нар нийтдээ одоо 500 гаруй хүнд бүтэн одоо сарын хугацаанд сургалтыг зохион байгуулад за эдгээр 500 гаруй хүний дотроос 152 багш маань сургагч багшаар бэлтгэгдээд ингээ хүүхдүүдэд бэлдсэн. За эхний одоо үйл ажиллагаа тас холбооны гол зорилго бол бэлтгэл ажлын сургалт байсан. Сургалтын хэрэглэлтөө виза хичээлүүдийг бол бид нарт бас бэлтгэж өгсөн. Зөвийг дадал болгоё төсөл эрүүл мэндийн яамны эрүүл шүд арга хэмжээ, Орхон аймагт хэрэгжсэн эрүүл эрдэнэт хүн, суралцагч хот зэрэг хөтөлбөрүүдтэй уялдан хэрэгжсэн нь илүү үр дүнтэй болсон юм. Нийт 24 сургуулийнхаа хүүхдүүдэд одоо сургалтыг зохион байгуулах. За сургалтыг зохион байгуулсныхаа дараагаар хүүхдүүдэд бид нар тест хийх үйл ажиллагаа хүртэл одоо зохион байгуулсан. Эхний одоо шалгаруулалтанд одоо шүдний өнгөрийг хэрхэн яаж одоо үүсгэх вэ? Тэрийг хэрхэн яаж арчлах вэ? Тэр хүүхдүүдээр бид нар ажилласан. Үүнийхээ дараагаар бид нар нийтдээ одоо 48 шүүгчийг бэлдсэн. Энд бол одоо Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 14 одоо шүдний эмнэлгийн 60 хүнийг бид нар бэлдсэн. Бүтэн одоо 2 өдрийн сургалтаар яг энэ одоо үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцох, яаж үнэлгээ хийх хөгтөөр одоо онол дадлах авсарсын сургалтуудыг бид нар зохион байгуулсан. Үүнийхээ дараагаар бид нар 10 сарда тий 8, 9, 10 сар гэдэг 10 сарын сүүлээр бид нар уралдаанаа зохион байгуулсан. Бүтэн одоо 3 сарын тасралтгүй үйл ажиллагаан дээр өөхгүй одоо маш том баг нарийн одоо ажиллагаатайгаар энэ уралдааныг бол одоо зохион байгуулалтын маш өндөр түвшинд маш сайхан зохион байгуулсан. Шүд угаалтын аврах шалгаруулах тэмцээн 2023. Монголын шүдний эмч нарын таст холбооны багт эрүүл мэндийн яамны нүүр амны салбар зөвлөлийн гишүүн, Монгол улсын хүний гавьяат эмч Хинти, эрүүл мэндийн яамны нүүр амны салбар зөвлөлийн гишүүн Өнөр Бэлэг, нийслэлийн шүд эрүүл нүүрний төвийн эмч, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Отхон сайхан, нийслэлийн эрүүл нүүрний төвийн гадаад харилцаа сургалт эрдэм шинжилгээ хариуцсан орлогч дарга Бат сайхан нар ерөнхий зохион байгуулагчаар ажилласан. 2023 оны 10 дугаар сарын 27-нд шүд угаалтын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнийг Орхон аймгийн залуучуудын ордонд амжилттай зохион байгуулсан. Шүд угаалтын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнд нийт 23 багийн 184 сурагч, 152 сургагч багш оролцсноос 1-р байранд бэлэг дөргөө сургуулийн эрүүл шүд баг төрүүлж 1 сая төгрөг, дэд байранд 1-р сургуулийн шигтгэ баг 800 мянган төгрөг, 3-р байранд 5-р сургуулийн Happy Teeth баг шалгарч тус 600 мянган төгрөгөөр шагнагдлаа. Шилдэг эрэгтэй сурагчаар 14-р сургуулийн сурагч Тэнүүн, шилдэг эмэгтэй сурагчаар 4-р сургуулийн сурагч Оюун Дарнаар тус шалгарч 50 мянган төгрөгөөр шагнууллаа. Тэмцээний үеэр ерөнхий зохион байгуулалтыг Монголын шүдний ерөнхий эмч нарын таст холбооны 4 чиглүүлэгч багш, нүүр ам судлалын 40 эмч, үндсэн шүүгчээр ажиллаж, эрүүл мэндийн газрын 20 албан хаагч зохион байгуулагчаар оролцлоо. За Орхон аймгийн шүдний мэргэжилтнүүдийн холбоо болоод засгийн газраас зохион байгуулж байгаа амны үндийн олон тус төлөвлөгөөд дээр эрүүл мэндийн газартайгаа хамтран ажилладаг байгаа. За шүд угаалтын агентлаг дээр бол манай
хувийн хөгжлийн шүдний эмнэлгүүдийн эмч болон сувлагч нар яг заалтан дотор шүүгчдийн бүрэлдэхүүн дээр хамтран ажилладаг байгаа. За цаашид бол одоо энэ ажлыг бол ингээд зогсоохгүйгээр тий авч үлдэх нь бол аюул чухал хүүхдүүдийн хувьд ингээд үргэлжлүүлээд энэ ажлыг системтэйгээр ингээд хамтран зохион байгуулах нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тэмцээний хүүхдийн бэлгийг Орхон аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар Эвэл сүүний үйлдвэр сүүгээр Mongolian Star Distribution компани хүүхдийн O, хуурай цаасан альчуур New Pyramid компани хүүхдийн витамин C зэрэг бүтээгдэхүүнээр ивентэтгэн ажиллалаа. Энэ үйл ажиллагааг явуулж байхдаа бид нэр сургуулийн өмнөх боловсролыг орхиж болохгүй маа гэдэг бодлогыг Эрүүл мэндийн газар маань барьсан. За ингээд бид яг энэ үйл ажиллагааныхаа дундуур хоёр цэцэрлэг дээр бид нэр туршилт хийгээд за ер нь энэ бага наснаас нь илүү энэ дадлын хвчийг суулгахад бид нар юуг анхаарахыг 400 эцэгчдээс бид нар судалгаа авсан. Ээж амдурмаад ерөнхийдөө шүд угаах мэдлэг бол байгаад байдаг, хандлага бол байгаад байдаг. Хэрхэн яаж хийх гэдэг зүйл дээр бас нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авч хийн гэдэг энэ үйл ажиллагаан дээр илүү одоо санал өгсөн учраас бид нар энд төвлөрж ажилласан. Ийхүү анхны тэмцээнийг амжилттай зохион байгуулж цаашид шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээнийг жил бүр бие даан зохион байгуулах бүрэн чадамжтай, туршлагатай баг Орхон аймгийн эрүүл мэндийн газарт бүрдэж чадсан юм. Шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээн 2024 2024 оны 11 сарын 20-ны өдөр Орхон аймгийн эрүүл мэндийн газраас 2 дахь жилдээ шүд угаалтын авраг шалгаруулах 2024 уралдааныг зохион байгуулсан. Тэмцээнд Орхон аймгийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 186 хүүхэд 42 багш оролцсон. Тэмцээн 1-5 өртөөнд хуваагдаж, өртөө бүр дээр 6 минутын хугацаатай гүйцэтгэл хийж нийт 4 цаг үргэлжиллээ. Шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээний хүүхдийн гарын бэлгийг Монголын шүдний ерөнхий эмч нарын талс холбоо, олон улсын Good Neighbors Эрдэнэт салбар ивентэтгэн ажилласан. Тэргүүн байрыг 1-р сургуулийн Гялтгануур баг эзэлж 1 сая төгрөг, 2-р байрыг 4-р сургуулийн Сувдхан Жаалууд баг эзэлж 800 мянган төгрөг, 3-р байрыг 5-р сургуулийн Happy Tet баг тус эзэллээ. Шилдэг угаагчаар 5-р сургуулийн сурагч Жаргал Ма, шилдэг эрэгтэй угаагчаар 1-р сургуулийн сурагч Тэнүү нар тодорлоо. Орхон аймгийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлдэг эрүүл эрдэнэт хүн төслийн хүрээнд зөвийг дадал болгохыг болцолт уралдааныг Орхон аймгийн цэцэрлэгүүдийн дунд зарласан. Энэхүү үйл ажиллагаагаар 2023 онд 12 болон 19-р цэцэрлэгт хэрэгжүүлсэн хүүхдэд зөв дадлыг бага наснаас эзэмшүүлэх ажлыг гэр бүл цэцэрлэг шүдний эмнэлэг хамтран амжилттай зохион байгуулсан сайн туршлагыг бусад цэцэрлэгүүдэд хэрхэн түгээн дэлгэрүүлж ажиллаж буйтай танилцсан юм. Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулсан эрүүл хүүхэд, эрүүл шүд энэхүү аяныг бол өнгөрсөн жил манай сургуулийн боловсрол дээр хэрэгжүүлсэн. За энд бол өнгөрсөн жилийн хувьд бол Орос 12 дугаар цэцэрлэг, 19 дугаар цэцэрлэг маань одоо сонгогдож энэ хоёр цэцэрлэг дээр энэ үйл ажиллагаа хийгдсэн байгаа. Хүний өвслийн үндэс суурь болсон хүүхэд наснаас нь зөв дадал хвшлийг эзэмшүүлэх, насан туршийн хэрэглээ хэрэгцээ болгох үүднээс бол эрүүл мэндийн газраас маань санаачилж одоо зөвийг дадал болгоё гэдэг уралдаан зарласан байж байгаа. За тэгээ нийт энэ уралдаанд маань Орхон аймгийн орон нутгийн өмчийн болон Орос цэцэрлэгтэй нийлээд бол нийтдээ 31 цэцэрлэгийн хүүхэд эцэг эхчүүд маань амжилттай сайн оролцсон. Орхон аймгийн эрүүл мэндийн газар Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал сарын аяны хүрээнд амны үнэргүй ажлын байр аяныг зохион байгуулж төрийн 48 байгууллагын 2000 гаруй албан хаагчдад онол дадлаг хосолсон сургалтыг зохион байгуулсан. Зөвийг дадал болгоё шүд гар угаалтын авраг шалгаруулах тэмцээн 2025. Орхон аймагт 3 дахь жилдээ шүд угаалтын авраг шалгаруулах тэмцээнийг илүү өргөжүүлж шүд гар угаалтын авраг шалгаруулах тэмцээн болгон зохион байгууллаа. Шүд гар угаалтын авраг шалгаруулах цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эцэг асран хамгаалагч багш нарын оролцоотой хамтарсан анх дахь уралдаан зохион байгуулагдаж байна. За энэхүү уралдаан нь бол улсын хэмжээнд анхлан санаачилж цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хийж байгаагаар онцлог байгаа. Суурнаас нь буюу бид нар цэцэрлэгийн насанд нь энэ дадлыг хэвшүүлэх. За энэ дадлыг хэвшүүлэхэд эцэг их багш нарын оролцоо бас маш чухал байдаг гэдгийг энэхүү тэмцээнээрээ гаргаж ирж дадлыг хэвшүүлэх ийм зорилгоор оруулж ирсэн. За мөн эрүүл Монгол хүн үндэсний хэмжээний хөтөлбөрийн хүрээнд энэ жил бол зөвийг дадал болгоё. За мөн 24/3 буюу хоногт 3 удаа шүдэ угаая гэдэг үндэсний хэмжээний бас аян эхэлж байгаа. Энэнтэй бид нар үйл ажиллагаагаа уялдуулж зохион байгуулж байна.
2025 онд бид нэмэлтээр гар угаах өртөөг бий болгож бага насны хүүхдийн өвчлөлийн гол суурь болох бохир гараар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх гар угаах зөв аргачлал хүүхдийн амны хүндийн арчилгааг эцэг их асран хамгаалагч хийх нь үр дүнтэй болохыг нийгэмд сурталчлан таниулах зорилтыг тавин ажилласан. 2025 оны 4-р сарын 1-ний өдөр улсын хэмжээнд анх удаа цэцэрлэгийн насны хүүхдүүд эцэг эхчүүдийн дунд шүд гар угаалтын аврах шалгаруулах 2025 уралдааныг Орхон аймгийн залуучуудын ордонд зохион байгууллаа. Уралдаанд 31 цэцэрлэгийн 248 хүүхэд, 248 асран хамгаалагч, 31 багш нийт 580 хүн оролцлоо. Оюун цэцэрлэгээс оролцож байна охиныхоо хамт. Оюун бол ач холбогдолтой байна. Дээрээс нь бас эцэг эхчүүд бид нар өөрсдөө бас хүүхдийнхээ гар болон амны хөндийн шүдийг угаах айгүй буруу зуршилтай байдгийм байна. Тэрэнд бас нэг энэ тэмцээнд орох гэж байгаагийн хувьд тэр цаанаас өгж байгаа мэдээллийн дагуу бас хүүхдүүдийнхээ шүдийг угааж дадж байна. Бас өөрсдийнхөө шүдийг ч гэсэн бас тэгж угаах нь их үр дүнтэй юм байна гэж би хэлж байгаа. Энэ тэмцээн нь болохоор эцэг эхчүүд бидний хувьд шүдээ угаахдаа буруу угааж ясныг энэ тэмцээний материал сорил тестүүд ажиллаж байхдаа ойлгоод за өөрийнхөө бага насны 3 хүүхдийн шүдийг одоо тогтмол өөрөө яг зөв дарааллаар нь угааж хэвшиж байгаадаа маш их баяртай байгаа. Цэцэрлэгийн зүгээс эцэгчүүдийг маш зөв зохион байгуулж эхлээд мэдлэгийн хичээлүүд ороод дараа нь тест ажиллуулад угаах дадлагыг хэд хэд удаа хийгээд за өнөөдөр бид нэр энэ тэмцээнд 8 удаа ирээд хүүхдүүдтэйгээ оролцож байна. Намайг Игийн гэл гэдэг би 6 настай. Баярын өндөд хийждэг. Өнөөдөр чи ямар тэмцээнд оролцож байгаа юм? Шүдний хэмжээд. Намайг саад гэдэг адгаас эзэд явдаг. За өнөөдөр ямар тэмцээнд оролцохоор ирсэн бэ? Шүдний тэмцээд. За шүдний тэмцээнд яаж оролцох вэ? Шүдээ угаах тэгээд тэмцээд азан. За. Гараа угаах. Бас гараа угаах юм. Чи өдөрт хэдэн удаа шүдээ угааж чи? Шүдээ угаадаг. Шүдээ угаахтаа хэмжээдэн төхөн. Тэгээ шүдээ угаа. Дээрээс нь даасаа. Тэргүүн байранд 28 дугаар цэцэрлэгийн 8 шарга баг өргөмжлөл 700 мянган төгрөг, дид байранд 15 дугаар цэцэрлэгийн танан баг өргөмжлөл 500 мянган төгрөг, 2 дугаар байранд 20 дугаар цэцэрлэгийн цахиурхан баг өргөмжлөл 500 мянган төгрөг, 3 дугаар байранд одод цэцэрлэгийн сүүн шүтгэн баг 300 мянган төгрөг, 3 дугаар байранд унах цэцэрлэгийн бяцхан шүд баг шалгарч 300 мянган төгрөгөөр тус шагнагдлаа. Энэ ажилд хамгийн гол зүйл бол шүднийхээ сайжийг зөв сонгочиж за энэ үйл ажиллагаа зөв хийж зөв үр дүн гарна гэдэг дээр илүү их одоо тулгуурлаж ажилласан. За энэ ажлын хүрээнд ч гэсэн бид нар одоо тухайн цэцэрлэг, тухайн сургуулийн эцэг их хүүхдээс гадна нийгэмд бас энэ зүйлийг зуршлан таниулах, энэ үйл ажиллагаанд одоо хүн болгон оролцоотой байх, өөрийнхөө дадал хвшлийг эргэж нэг харах, зөв болгох дээр одоо төслийн маань үндсэн үйл ажиллагаа явагдаж үр дүнгөө өгсөн гэж үзэж байгаа. Энэхүү төслийг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орхон аймгийн засаг даргын тамгын газраас 3 жилийн хугацаанд санхүүгээр дэмжин хүүхдийн эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийсэнд талархал илэрхийлье. Амтны хүндийн ариун цэвэр, за эрүүл шүд арга хэмжээг бол сүүлийн 3 жилийн хугацаанд ерөнхий босрлын сургуулиудаа энэ үзэл аяныг зохион байгуулдаг гэсэн бол энэ жил болохоор бидгээд сургуулийн хүүхдүүдээс гадна цэцэрлэгийн хүүхдүүдийг оруулсан. Энэ цэцэрлэгийн хүүхдүүдээр хамгийн гол нь оруулж байгаа нь асран хамгаалагчид эцэг эхчүүдийг оруулж одоо маш их ач холбогдолтой байдаг. За энэ ажил маань манай эрүүл мэндийн салбарын брэнд ажил боллоо. Мөн төрийн захиргааны удирдах шатны байгууллагууд хамт олон боловсролын салбарын нийт багш ажилтан эрүүл мэндийн салбарынхаа хамт олон тэр дундаа шүдний эмч мэрэгчлэлтнүүдтэй болон эрүүл шүдийг эрхэмлэгч хүүхэд багчууд эцэг эх тэдний асран хамгаалагч нарт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжин ажилласан талархал илэрхийлье. Орхон аймгийн хэрэгжүүлсэн зөвийг дадал болгохын төсөл нийгмийн эрүүл мэндийн томоохон нөлөөллийн ажил болж чадсан. Зөвийг дадал болгохын төслийг хэрэгжүүлснээр эрүүл мэндийн боловсрол төлөвшөлттэй, эрүүл шүдтэй Монгол иргэнийг бий болгох, эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх, өртөг багтай үр дүнтэй аргыг өөрх гэртээ дадал болгож хүүхдийн өвчлөлийг бууруулахад чиглэсэн ажил болсон юм.